За бид деталуудаа ингээд бэлтгэсэн өгшрон дөрөх деталуудаа бэлтгэсэн учраас хэдүүлээ өгсраа хий тий. Тэгээ өгсраа хийхэд бол file new business assemble зэсэг дөө тий. За шинэ хуудас нэгдэж чинь тий. Шинэ хуудас нэгдэхээр хэдүүлээ энэ дэр деталуудаа оруулж ирнэ. За эндээс би болохоор нэг юм хавцсанд болт холбоосон дөрөх бүх деталуудаа ингээ хийцэн байна тий. За энийг түрүү нөгөө бичлэгээр харуулж байгаа. За тэгвэл би детал 2-оос нь оруулж ирээ. Тэгсэндээ суурьнд байхаас нь эндээс нь оруулж ирэх гэсэн тий. За оруулаад ирчихлээ. За одоо эндээс дийлэгцээ яхаа цаан болгоод харуулчих. Энэ дээр хэдүүлээ юу тэнглэгийн нийлүүлж өөрөөр хэлбэл нэг барьж өгч байгаа гэсэн үг байхгүй тий. За тэгвэл энэ дээр нөө детал дээр дарж чад маус хоёроо дараад энэ plot гэдэг нь энийг авчиж дараагийн үйлдэл хийхгүй бол алдаа заагаад байгаа. Энийг сонгоод зя энэ чинь профессор тийзэр орохгүй юм уу те. Орохгүй. За тэгвэл ингээ эс гэж хаа дахиад энэ цэгийг сонгоод энэ бэхэлчлээ. За одоо энэ дээр хэдүүлээ одоо дараагийнхаа оруулж ирэх боломжтой юм байна. За одоо энэ дээр ингэсний дараа нэг өгсрөөгөө хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг байхгүй тий. За эндээс хэдүүлээ дахиад нөгөө дараагийн деталуудаа оруулж ирээ. За хэдүүлээ дараагийнхаа деталуудыг оруулж ирээ тий. Insert components гэдэг рүү ороод эндээс хэдүүлээ детал 2-ыг оруулсан юм ч одоо детал 1-ийг авах хэрэгтэй тий. Детал 1-ийг. За энэ дээр төвшөр тавьчихлаа тий. За одоо энэ хоёрыг хэдүүлээ нийлүүлээ. Тэгэхээр би энэ дээр нөгөө гол нь энэ тэнглэхийг Ctrl Shift-ээр чаад энэ тэнглэхтэй гэж болно. Эсвэл нөгөө нэг бүх тэнглэхүүдийг харуулж ахаар сонгочихвол энэ зураас энэ саарл юм тэнглэхийн зураасыг дарчгаар ингээ бүх тэнглэхүүд нь харагдахаар болж байгаа юм билээ. Явуулчихлаа тий. За тэгвэл одоо би энэ тэнглэхийг сонгоод маус хэрэг дарж чад энэ юу шүү. Ctrl Shift-ээр дарж чад юу хийсэн. Хоёр тэнглэхийг сонгоцсон. За тэгвэл хэдүүл энэ метро орч тий. Энэ метро ороод энэ хоёр параллел гэж болно. Тэгээ эсвэл холбогдсон ч гэж болно. За параллел гэж тавьчих юм уу? Эсвэл холбогдсон хэрэг. За ингээд окей гэвч. За тэгэхээр энэ хоёр ингээд нэг тэнглэхэд ирчихэж байгаа. Нэг тэнглэх дээр ирчихэж байгаа гэсэн санаа. Тэ? За тэгэн гудлаа одоо энэ хоёр ч нэг нийлүүлж боох гэж байгаа юм чинь. За тэгвэл нийлүүлж боохын тулд би энэ талсыг сонгоод маус 3 буюу ролк ингэж дарж маусныхаа ролкийг даржгаад контрол дараад гарнаас гарны контролыг дарж байгаа шүү. Тэгээд маус нэгээр ингэж яхаар энэ хоёр тал хоёулаа ингэж идэвчж байгаа байхгүй. Энийний доод суурь, энийний дээд суурь хоёрыг нийлэх гэж байгаа хоёр талсыг идэвчүүлж байгаа гэсэн үг ч тийм. За тэгэн гутлаа энэ дөр метрийг ороод эндээс энэ дэр энэ хоёр бол бас нөгөө энэ холбогдно гэдгийг сонгоод энэ дээр окей гэж авчиж. За одоо хэдүүлээ эндээс хэдүүлээ. Болт холбоос зуръя. Тэ? Болт холбоос оруулж ирээ. Болт оруулж ирэх гэсэн үг. За одоо энэ дээр insert components гэдгээс авч жагаад энэ болт 1 гэдгийг нь оруулаад ирвэл ямар болт гарч ирэх нь. Болт 1 гэдэг нь ямар болт байгаа вэ? Энэ нөгөө юутэй косметик эрэстэй юм байна те. За косметик эрэстийг оруулаад ирсэн. За одоо хэдүүлээ энэ тэнглэг бас энэ тэнглэгтэй холбогдно гэдгийг захиад бол тэнглэгийн эхний тэнглэгийг даржаа дараа нь би контрол дарж байгаа байхгүй. Тэгээ метрийг ороод энэ ингээд бас холбогдно гэдгийг бас дандаа сонгоод авчиж байгаа гэсэн үг байна шүү дээ. За энийг энд нь холбохоор зурчихвал би дээдлэлт нь юу гаргах мартад явчлаа тий. За нэрвүүлэх боломжтой биш. За буцаах уу? Буцаагаад бүр буцаагаад нүс нь болтоо гаргачлаа гэсэн үг тий. Одоо дахиад эндээс төлөө болт нэгэ оруулаад ирээ.
босныг ингээд орж ирж яхад явцад энэ орж ирж байгаа явцад тараар энд нөгөө юм эргүүлэх тэнхлэг ороод ирж болж байгаа. Тэн гутал нь би энэ X тэнхлэгээр нэргүүлж ивэл ингээ хэвлээ болчих. Дахиад нэг эргүүлчих юм болчих чинь тий. Тэгвэл надаа энэ анхны эргүүлсэн байрал нь айгу зүгээр юм билээ. Дараа эргүүлэхээр айгу ажиллагаатай юм билээ. Тэгээ надаа ингээд анхны оруулж ирж байхдаа эргүүлсэн зүгээр юм байна гэж би үзсэн. Гэтэ магадгүй би дутуу яваад иж магадгүй. За тэгвэл энэ тэнхлэгтэй сонгож аваад энэ дээр холбоно гэчлээ тий. Тэгэн гутал би одоо болсныхаа толгой энэ талыг энэ дээр гэгээд авсан байна тий. За болтны толгой энэ талс нь бидрийхэр бол энэ талстай одоо би контролд дараа шүү. Би сая контрол даралгүйгээр роликоо дарж байгаад эргүүлсэн шүү дээ. Энэ. За одоо энэ талстай яах юм? Мэтэх хэвээр. Нийлэх хэвээр. Тэ? Энэ. За окей гэж сонгоч. За энийг зүгээр хэдүүлээ нүүрнээс харснаар нэг хараад үзээд тах юм. Ямар шум байдалтай. Байж байгаа. Энийг сонгоод нормалт үгээд харахдах гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг одоо би та нарт ярьсан чинь гол байдал дээр 6 талсыг чинь ингээ 3 талс нь харагдаж авах зурх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй шүү. Тэгэхээр энийг таад оруулаад авчаарай гэсэн үг шүү. За одоо энэ дэр болтын нарын ийм чөлөөтэй ийм нөхөр болттой холбоос ингээд ийм болтныхоо гадна талаар чөлөөтэй ингээд нүхтэй байх нь шүү дээ. Ямар ч юм хавирах юмгүйгээр шууд ингээд болтын чөлөөтэй нүхэн дотор ингээд орж ир суудаг гэсэн юм онцлогтой та тэрийг нь олоод гарчаарай тий. За тэгвэл хэдүүлээ юу вэ л дээ 1 метр байдлаар хармарах юм 1 метр. За энэ. За одоо тэгвэл хэдүүлээ гашаа бай тавиад гакал тавьчих шүү дээ. Эндээс шайб оруулаад ир. За шайбыг одоо стандартаар сонгож шүү дээ тий. Би энэ дээр та хэдэд бас саралтай болоо гэд зурцсан байгаа шүү дээ. За тэгвэл энийг тэмэти. Тэнглэгээ сонголоо. Нөгөө болтныхаа ч юм уу юуных нүхний ч юм уу тий. Аль нэг тэнглэгийг сонгочихгүй. Тэгээ мэтгээд холбогдно гэж. Зя миний шабашаал болчих. Иш орцсон дотор орцсон. За энийг каркас эдэлтээр харах үедээ. Каркас эдэлтээр харах нь. За тэгээ би энэ гакэдэшн татаа гаргах тэр. За гакэдэшн юу шайбадэшн татаа гаргах гэсэн тий. Одоо энэ дээр нийлүүлээ юугаа тавь. Одоо миний шайб энэ талстай контрол дарж байгаа. Одоо контрол дарж байгаад энэ хоёр талсыг бас мэт. За бас л холбогдно. Ингээд авчи. За ингээд юу тавьсан одоо хэдүүлээ юугаа тавих гак гэдэг. Гак оруулж ирэх гэсэн үг тэр эргүүлж орж иж болно л доо. Аюу гак мана болт гак гэдэг байхгүй тий. За гэхдээ одоо хэдүүлээ косметик эрестик гак. Энэ ч бол эрестик гак энэ косметиктэй гэнэ. Яг гэдэг нь косметиктэй болт оруулаад ирсэн учраас бидгэж байгаа тий. За болт оруулаад ирсэн. Юу гак оруулаад ирсэн. Одоо тэнглэгийн энэ шилбнийхээ тэнглэгтэй найт хийлээ. Энэ дээр энэ холбогдно авч. За цааш нь. За одоо энийг ингэж шилээдээ дээш нь. Ингээ эргүүлээд ингэж явж болж шүү дээ. За тийм гутлаа одоо энэ шайбны дээдлийн талыг сонгоцсон. Одоо би маусны харуулгыг эргүүлж агаад контролд дарж агаад энэ. Тэгэхээр хоёр тас чи хоёулаа нийлэн тэгээд таваа. За энийг сонголоо. За ингээ болчихсон. Өөрөөр хэлбэл болт холбоос гэж та хэдий нэг л зурчихл гэсэн явуулна бол тий. За ингээ хатгалч л та.
За өөрч юу вэ? За сэлд хатгалцсан. За одоо нэг юугаа орлоо тэр 90-ийг. За газ 90-ийг орлоо тэр. 90 болно. Бол 90-ийн эргүүлж явах юм тий. За нэг эргүүлэхдээ орж ирэхдээ хэдүүл эргүүл энэ гэхэд доош харах гэж энтэг адилхан барилд оруулах гэвэл хэдүүлээ түрүү нэг x-ээр эргүүлсэн үү тий. Би x-ээр эргүүлсэн юм тий. Энэгээр x-ээр эргүүл дахиад x-ээр эргүүлээ гэд энд тавьдэр тий. За тийм утлаа одоо хэдүүл тэнглэхээ сонгол авчих. За энийг бол та нар ингэж чадчихж байгаа зү тий. Мат гэдэг юм дээр нэг хэцүү юм шиг байна зү. Болтоо таашин цацж жагаад ингэ цацж ирүүлж явж. Вау, энд юу гэж юу? Энэ нэг голны хоёр нүхний мань холбогдог байсан учраас яваад тах шиг. Энэ хүний хэтгэлэгтэй мат гэдэг үзүүлээж аах нь. Оксис хоёр тэнглэг гэж авч. За энэ одоо ирэхгүй хаа. За одоо би энийг нааш нэтлэгч. За одоо дөрөв нэшгээ дахиад энийг энтийг л явчихлаа. Энийг амныг үрдэл заадаг шиг шүү дээ. Мат. За би тэгэхээр энэ дэр нөгөө болт холбоосон энэ дэр саний гүцгээд гайг шайб оруулаад ирсэн. Миний энд баруун талд нь байгаа болт шайб хоёр болохоор юутэй 90-тэй. Энэ болохоор косметик рест юм хоёр янз байгаа шүү дээ тий. За тэгээ энийг л хэдүүлээ save хийгээд яваач. Эндээс ажлын зураг үсгэж. Эндээс би холон тандраг ажлын зураг үсгэж авах гэдэг шүү дээ тий. Тэгээ хэдүүлээ өөрсдийн тэр хадгалсан А3 байвал тэрнгээр авчи. Би жишээ нь миний А3 ямар байх хардах. За яг тэгээ байгаагаар л ич. Энийг засмар юм те та нарт өгснөр засмар юм. За тэгээ би энэ нүрийн сарсан байдлаа энэ оруулаад ирээ те дээрээс сарсан байдлыг энэ дээр оруулаад ирээ. За тэгээ би та нарыг одоо гурван байдлаар нь заавал зурх хэрэггүй гэдэг ааш те. За яг ингээ гурван байдлаар нь зургийг гэвэл энэ зурж болж илэн. Гэхдээ нөгөө А системээр авах учраас энэ асуудалтай юм байна те. Энэ гэхдээ нөгөө 6 талд ч явах биш. За энийг та нар бичлэг тусгах учраас загснаа. За хажуугаас зурван байдлаа харж хэрэгтэй бас энийг нүс ингээ оруулаад ирвэл зүгээр юм те. За гол нь энэ дэр би та нарт юу ярих гэдэг гэхээр нөгөө юугаа косметик гэрээс харуулах хэрэгтэй те. Косметик гэрээс харуулах хэрэгтэй. Энэ за косметик гэрээс энэ дэр харагдахгүй байвал draw орж байгаа. Эндээс draw edition л орж байгаа. Энэ моделийн хэсгээр ороод энэ косметик гэдгийг сонгоод энэ дэр окей. Энэ дээрээс enter гэдгийг авах учраас харагдахгүй юм байна шүү. Enterийг сонгох гэж. Энийг сонгох гэж. Тэмээс нөө гэж нэмэрч тийм л. Зяа чигш дахиад энийг хараад. Ингээд харж. Зяг. За нэг юм байдалтайгаар хэдүүлээ. Зорж үзүүлэх хэрэгтэй байна да. Тэгээ энэ дэр гол нөгөө зураасны өргөн нарийнаа тохируулаад тэнглэгийн шугамудаа тохируулаад уулын саний тохируултыг хийчихээр нөгөө нэг 90-ийн нарийн зураас мөн орж ирэх хэрэгтэй. Гол нь би тэрийг л оруулах гэж авсан чинь. Гоотой за яг дараагийн бичлэг дээр хэдүүлээ хийгээгүй те. За энэ дэр нөгөө нэг юу хийчих болно шүү. Draw project зүсгэлтээ хийж үзүүлэх шүү гол нь. Хэвтэ зүсгэлт энэ тэнглэгийн доо. Энэ дэр тэнглгүүдийн таад зурна шүү дээ хүмүүсээ. Энэ дэр энэ засаж янзлаа шүү. За энэ дээр одоо нөгөө нэг аль алийг зүсэхгүй вэ гэдэг нь болтоо зүсэхгүй тий. Энэ болтыг сонгох хэрэгтэй энэ дээр. Зяг болтыг за энэ дээр нэг сонгох гэдэг юм байна. Окей. Энэ за энэ систем сонгоогүй учраас жоохон асуудалтай байна. За энэ дараагийн бичлэг дээр нь гүцэж харуулъя да. Тэр яг эргэж гарч ирээд амлаа. Эргэж гарч ирээд энэ сургай буурч ирэх юм те. Энэ юмэрсэн юм бол энэ сур хэрэгцээ. Нэг
устгаж байгаа дахиад А системээр орж шээ та.